Сайн бацгаана уу? 20 дугаар видео хичээлээ тавтан байрлана уу? Өнөөдрийн хичээлийн сэдв бол 1000-аас 10,000 хүртэлх тоог үзнэ. Числа, тисиц, аж, десет, тисиц. За нэгдүгээр суулт анхаарлаа хандуулъя. Цвичины една. Тисице небо тисиц пословхете а доплинте. За тисиц байна уу? Тисице байна уу гэдгийг нь сонсоод бөглөөрөө гэж байна. Тэгэхээр CD1-ийн 39-ийг сонсоод их тасгал байна. Хамтдаа CD1-ийн 39-ийг авч сонсцгоё. Tisíc, 2000, 3000, 4000, 5000, 6000, 7000, 8000, 9000, 10 000. 20 дугаар дасгал. Пословхете а опокуйте. Прозвучуйте висловност эрш. Додержуйте словный пришзвук. За сонсоод автаарай. Эрш үсгийн дуудлагыг анзаараарай. За үгийн үргэлтийг ажиглаарай гэж байна. Тэгэхээр бүгдээрээ CD1-ийн 40-ыг авч сонсцгоё. 3000, 4000, 3333, 4444. За 3 дугаар суулт анхаарлаа хандуулцгаая. CD1-ийн 41-ийг сонсоод хийх тасгал байна. За CD-ийг сонсохоос өмнө бүгдээрээ заавар тань танилцгаая. Пословхете. Подрохнете число гэтээрээ слышите. За сонсоорой. За сонсон тоогоо доогуур нь зураарай гэж байна. Тэгвэл бүгдээрээ CD1-ийн 41-ийг авч сонсцгоё. 200, 9000, 15, 300, 60, 4000, 70, 800, 2000. Напршиг лад, десет, 100, тисиц гэсэн тоонууд байна. За 100 гэдгийг доогоор нь зурсан байна. Гэх мэтчлэн бүгдээрээ сонсон тасгал ажиллацгаая. За 4 дугаар суулт анхаарлаа хандуулцгаая. Цвичины 40. Почитайте нахлаас поживейте плюс а минус. За чангаар уншаарай. За хасах болон нэмэх үйлдэлийг ашиглаарай гэж байна. Напршиг лад 2000 минус тисиц тисиц гэсэн мэн. Гэх мэтчлэн бүгдээрээ үтсэн тоонуудаа ашиглан нэмж хаснаа гэсэн үг. Ингээд энэ дасгалыг бүгдээрээ бие даан хийцгээе. За 5 дугаар суулт анхаарлаа хандуулцгаая. Цвичины 5. Напишите. Тато числа подля модело. За загварын дагуу тоонуудыг эдгээр тоонуудыг бичээрэй гэсэн мэн. Жишээ нь напршиг лад 228 228 гэсэн мэн. Энд та бүхэнд 9 тоог бичихээр тасгал өгсөн байна. За нэгдүгээрх нь 385. За 385. Хоёрдугаар үйлбэр дээр 8 15. За 815. Гэх мэтлэн та бүхэн үлдсэн тоонуудыг бол төхөжчих бидний хувьд бол амархан байна. За томруулдаг шилтэй хэсэгт анхаарлаа хандуулъя. Мловиме оцене. За үн хэлцгээе гэж юм холдож авахад эдгээр нь хэд вэ гэж асуугаад коллектостоиг энэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэж бодохтой. За тисиц доллар уу? За $1000. За тисиц крон, 1000 крон. За тисиц евро гэх мэтчлэн хэлнэ гэсэн. За эдгээрийг та бүхэн дэвтэртээ бичиж аваад тэмдэглээд цээжлээрэй. 6 дугаар дасгалд анхаарлаа хандуулъя. Представьте си, že obchod с электроникой маслеви. Ржекнете, co видите на фотографиях. Пак працуйте в пару, аптейтеся. Колик то стои, а яка е слева.
За электрон барааны дэлгүүрт хямдрал зарласан байна гэж төсөөлөөрэй. Дараа нь зургийг хараад ярилцаарай. Хоёр хоёроо сал ажиллаарай. Ямар хямдрал зарласан болон ямар үнэтэй байгааг ярилцаж ажиллаарай гэсэн байна. Например, количество мобил якае слева. За жишээ нь гар утас хэдэн төгрөгийн үнэтэй вэ? Ямар хямдрал зарласан байна вэ гэж байна. Гэх мэтчлэн та бүхэн эдгээр зургнууд дээр өгөгдсөн тоонуудыг үтсэн тооныхоо дагуу хэлж сурнаа гэсэн үг. Ингээд өнөөдрийн хичээл тавтайсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцай. Түр баяртай.